Сургалтын хөтөлбөрийн арга зүй ба шинжилэн боловсруулахад нөлөөлөх хүчин зүйл. Сургалтын хөтөлбөрийн арга зүй хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөр. Сургалтын хөтөлбөр шинжилэн боловсруулахад нөлөөлөх хүчин зүйл. Орчин үеийн дийлэх сургалтын хөтөлбөрийн тодорхойлолт нь агуулга, түүнчлэн процесс шаардлага тавьдагч сурах үйл ажиллагаанд илүү их анхаарал хандуулах болсон нь харагддаг. Дэлхий дахинд өрнөж байгаа боловсролын шинжилгэлийн олон асуудлын төвд сургалтын хөтөлбөрийн хамрах хүрээ буюу агуулгын тухай асуудал төдийлөн чухал биш, харин тухайн сургалтын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, мөн ямар сурах үйл ажиллагаа анги танхимд болж байдаг талаарх асуудал чухал тавигдах боллоо. Шинжлэх ухаан технологийн асар хурдтай хөгжлийн нөлөөгөөр улам бүр даяаршиж буй өнөөгийн нийгэмд 21-р зуунд сурагчдын эзэмшсэн байвал зохих чадамжуудыг ЮНЕСКО-гоос дараах байдлаар ангилж тодорхойлсон байна. Хүснэгт 1. 21-р зууны чадамж гол чадварууд болон хандлага, шүүмжлэл болон шинэлэг сэтгэлгээ, бүтээл чадвар, хуваарай бизнес эрхлэх чадвар, зохион бүтээх чадвар, хэрэглэх чадвар, эргэцүүлэх чадвар, шийдвэр гаргах чадвар, хүмүүс хоорондын харилцаа, харилцааны чадвар, зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, хамтарч ажиллах чадвар, нийтэж байх чадвар, өөрийгөө бусдын оронд тавьдаг байх, бусдыг өрөвдөх, хувийн сахилгабат, бие даан суралцах, дасан зохицох, шаргуу байдал, хувийн сэтэл тэмүүлэл, өөрийгөө хүндэтгэх, дэлхийн нийтийн иргэншил, хүлээстэй байх, нээлттэй байх, хариуцлагатай байх, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах, ёс зүйтэй ойлгох, олон талт соёлыг ойлгох, зөрчилдөөнийг шийдвэрлэх, чөлөөт оролцоо, шийдвэр гаргах, хүрээлэн буй орчиндөө хүндэтгэлтэй байх, үндэсний онцлогоо мэдэх, мэдээллийн технологийн хэрэглээ, мэдээлэл харилцааны технологиор дамжуулан мэдээлэл олж авах, мэдээлэл дүн шинжилгээ хийх, мэдээллийн технологиг ёс зүйтэй ашиглах. Сургалтанд багш, суралцагч гэсэн хоёр талт үйл явц бөгөөд сургалтын үр дүн нь суралцагчийн идэвхтэй оролцооноос ихээхэн хамаардаг. Иймээс суралцагчийн хийж буй үйл ажиллагаа хамгийн чухал. Суур боловсролын сургалт нь сурах сонирхлыг хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх, шинжлэх ухааны мэдлэг, итгэх хандлага төлөвшүүлэхэд чиглэнэ. Суралцах үйл ажиллагааг зохион байгуулах, өөрийгөө хүндэтгэх, цахилгаан ёс зүйтэй байх, бие даан болон хамтран суралцах, харилцах чадвартай байх, эрүүл амьдралын хэм маягтай байх, оюуны чадамж, сэтгэн бодох, ерөнхий чадвар, хэл ашиглах, мэдээлэлтэй ажиллах, асуудал шийдвэрлэх, тусгай чадвар, шинжлэх судлах арга. Шинжлэх судлах арга. Шинжлэх ухааны ухагтхүүнийг ойлгоход хамгийн үр дүнтэй эргэн тойрондох юмс үзэгдлийг судлах системтэй арга зам юм. Хэн юуг хизээ хэрхэн гэдгээс амархан үе шат үйл явцаараа ялгаатай байна. Байгалийн ухаан. Таамаглал дэвшүүлэх, үзэл санаа, баримт, нотлохоо цуглуулах, судалгааны ажлыг төлөвлөх, баримт нотлохоог боловсруулах, илэрхийлэх, дүгнэлт гаргах. Нийгмийн ухаан. Асуудал дэвшүүлэх, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ задлан шинжлэх, шүүн тунгааж хэлэлцэх, дүгнэлт гаргах, батлах, нотлох. Урлаг. Урлагийн хэлийг ойлгох мэдрэх, урлагийн бүтээлийг ашиглах, хэрэглэх, урлагийн бүтээлийг шинжлэх, үнэлэх, бүтээлийг илэрхийлэх, дүгнэлт гаргах. Дизайн технологи. Хийх зүйлээ тодорхойлох, өөрийн санаагаа гаргаж, бусад бүтээлээс эргэл хайхуул хийх. Цуглуулсан мэдээллийг шинжилгээ үнэлгээ хийж, дахин сайжруулан бүтээх, бүтээл гаргах, үр дүнгээ танилцуулах. Амьдрах чадвар суралцах. Асуудлыг илрүүлэх, тодорхойлох, эргэл хайгуул хийх, мэдээлэл цуглуулах, эмхлэн зохицлох, боловсруулалт хийх, нэгтгэн дүгнэх, элтгэн тайлагнах. Асуудал шийдвэрлэх арга. Асуудал шийдвэрлэх арга нь суралцагчийн бие даасан бүтээлч үйл ажиллагаанд суурилна. Суралцагчид дараах үе шат бүхий үйл ажиллагаагаар дамжуулан өөрт тулгарсан болон хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадварт суралцнаа. Ямар асуудал гарсан бэ? Яагаад ийм зүйл тохиолдсон бэ? Бид юу хийх ёстой вэ? Үр дүн гарсан уу? Нэгтэн. Асуулт гаргаж анхаарал татсан асуудлыг тодруулах. Хоёрт нь асуудал үүсэх нөхцөл буюу тохироог илрүүлэх. Гуравт нь асуудлыг шийдвэрлэх. Дөрөвт нь асуудал дэвшүүлэх. Асуудал шийдвэрлэх алхмууд: бага боловсролт, сур боловсролт, бүрэн дунд боловсролт. Бага боловсролт. Ямар асуудал гарсан бэ? Асуудлыг олж харах. Яагаад ийм зүйл тохиолдсон бэ? Асуудлыг шийдвэрлэх арга. Бид юу хийх ёстой вэ? Хувилбаруудаас сонголт хийх. Үр дүн гарсан уу? Хувилбарыг сонгосон үндэслэлээ тайлбарлах. Сур боловсролт.
Ямар асуудал гарсан бэ? Анхаарал татсан асуудлыг тодруулах. Яагаад ийм зүйл тохиолдсон бэ? Асуудлыг шийдвэрлэх оновчтой арга. Бид юу хийх ёстой вэ? Хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөх? Үр дүн гарсан уу? Хэрэгжүүлж гарсан дүн хэлэлцэх. Бүрэн дунд боловсролт. Ямар асуудал гарсан бэ? Асуудлыг тодорхойлох. Яагаад ийм зүйл тохиолдсон бэ? Асуудлыг задлан шинжилж, яаж шийдвэрлэхээ төлөвлөх. Бид юу хийх ёстой вэ? Шийдвэрээ гаргаж хэрэгжүүлэх. Үр дүн гарсан уу? Үр дүнг үнэлэх. Мэдээлэлтэй ажиллах арга. Суралцагчид мэдээллийн анх дахь ба хоёр дахь их үүсвэрээс аман ба бичвэр мэдээлэл, шууд бус мэдээлэл боловсруулалт хийж шинжлэх ухааны үнэн бодит мэдлэг, ойлголт болон цуу яриа аль нь болохыг ялган таних шаардлага тулгардаг. Мэдээлэл цуглуулах, аргаа сонгох, ажиглалт хийх, асуух, ярилцах, туршилт хийх. Мэдээлэл цуглуулах, төлөвлөлт хийх, ажлын хуудас бэлтгэх, тэмдэглэл хөтлөх, бичлэг хийх. Мэдээлэл боловсруулах, чанарын ба тоон анализ хийх, үр дүнг зураг, бичвэр, хүснэгт, диаграм, графикаар илэрхийлж бусдад танилцуулах. Мэдээллийг хэрэглэх, иш татах, жишээ гаргах, мэдээллийг тайлбарлах. Мэдээлэлтэй ажиллах арга барил, мэдээлэл цуглуулах, аргаа сонгох, бага боловсролт, гэр бүлийн найз нөхөд, ахмад хүмүүсээс асуух замаар өөрийн боломжид суурилсан их сурвалжаас мэдээлэл цуглуулах. Суурь боловсрол. Мэдээллийн анх дахь их сурвалжаас аман ба бичвэр мэдээлэл цуглуулах. Бүрэн дунд боловсрол. Мэдээллийн анх дахь ба хоёр дахь их үүсвэрээс аман ба бичвэр шууд дан мэдээллийг цуглуулах. Мэдээлэл цуглуулах. Бага боловсрол. Цуглуулсан мэдээллээ харьцуулж чухал ба чухал бишийг ялган, ангилж, өөр хэрэгцээтэйгээ олж чаддаг болох. Суурь боловсрол. Цуглуулсан мэдээллээ харьцуулж зөв ба ташаа мэдээллийг ангилах. Бүрэн дунд боловсрол. Цуглуулсан мэдээллээ харьцуулж шинжлэх ухааны мэдлэг, ойлголт ба цуу яриа болохыг ялган таних. Мэдээлэл боловсруулах. Мэдээллийг бичвэр, хүснэгт, зураг зэрэг оновчтой хэлбэрээр бусдад танилцуулдаг байх. Мэдээллийг бичвэр, хүснэгт, зураг, диаграм ба график зэрэг оновчтой хэлбэрээр бусдад танилцуулдаг байх. Мэдээллийг бичвэр, хүснэгт, зураг, математик, статик аргаар илэрхийлэх, танилцуулах. Бага боловсрол. Жишээ гаргах зэргээр ашиглах. Суурь боловсрол. Хэрэглэх, хадгалах арга замыг сонгох. Бүрэн дунд боловсрол. Болох эсэхийг үнэлэх, дүгнэх. Сургалтын хөтөлбөр шинжилэн боловсруулахад нөлөөлөх хүчин зүйлс. Нийгмийн шилжилтийн үеийн зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалan боловсролын салбарт чанар алдагдсан тул хүний нөөцийн бодлогод шинжилэл хийх шаардлага үүссэн. Үүний хүрээнд боловсруулсан Зөв Монгол хүүхэд хөтөлбөр нь хүүхдийг засах бус түүний унган чанар авьяасыг нээж хөгжүүлэх зорилготой байв. Хөтөлбөр нь боловсролын чанарын шинжилэл, авьяас, ном гэсэн 3 дэд хөтөлбөрөөс бүрдэж аймаг, сум, сургууль, цэцэрлэг бүрийн өөрийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлсэн. Чанартай боловсрол нь хүний хөгжлийг дэмжиж, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт, инновац, нийгмийн харилцаа, эрүүл мэндийг сайжруулж, ядуурл, гэмт хэргийг бууруулахад чухал нөлөөтэй. Иймээс боловсролд тогтвортой хөрөнгө оруулж, чанар дэд бүтцийг сайжруулах нь ирээдүйн хөгжлийн гол үндэс юм. Хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөр. Цөм хөтөлбөрийн үзэл санаа болсон хүүхэд бүрийн авьяас давуу талыг илрүүлэн таних, сурах арга хэлбэрийг онцлогтон тохируулан хөгжүүлэх нь хурдтай өөрчлөгдөж буй өнөө цаг үе ирээдүйд зохицон амьдрах чадвартай иргэдийг хөгжүүлэх үндсэн хүчин зүйл. Боловсролын хүрээлэнгийн судлаачид ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн үндэсний сургалтын хөтөлбөрт дараах дүгнэлт хийсэн байна. Үүнд 1. Бага боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулга, мэдлэг, чадвар, хэрэглийн хөгжлийг тодорхой гаргах шаардлагатай байна. 2-3. Үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйг тусгах, үнэлгээ хэсгийг илүү наривчлан боловсруулах, Кембрижийн олон улсын үнэлгээний төвөөс хийсэн шалгалтын дүнгээр сурагчид чадвар үнэлэх даалгавар дээр илүү их алдаж, анги ахих тусам сургалтын амжилт буурч байгаа нь нотлогдсон. Иймээс сургалтын хөтөлбөр нь сурагчдад шинжлэх ухааны мэдлэг гэхээсээ илүүтэйгээр тэднийг чадваржуулахад чиглэгдсэн байх нь зүйтэй гэж үзнэ. Бага боловсролын хөтөлбөрийг шинжлэх
агуулгыг сонгохдоо дараах зарчмыг баримталсан. Үүнд сургалтын хөтөлбөр нь 21-р зуунд амьдрах иргэдэд шаардлагатай ерөнхий болон тусгай чадварыг сурагчдад эзэмшүүлэхэд чиглэгдэж, сурагч нь үйл явцад хөгжих гэсэн зарчим баримтлах. Сургалтын хөтөлбөр нь хүүхэд бүрийн авьяас сонирхол чадвар, хувь шинжийг нээгвэж, дэмжихүйц, хөгжихүйц байх. Сургалтын хөтөлбөрийн агуулга нь сурагчдын ачаалал, тухайн насны сурагчдын нас, сэтгэц, хөгжлийн онцлогт нийцсэн байх. Математик хүн орчин, хүн байгаль, англи хэлний хөтөлбөрийн агуулгыг сонгохдоо ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулсан 1-5 дугаар ангийн математик, англи хэл, байгалийн шинжилгээг хөтөлбөртэй уялдуулах. Монгол хэл хүн нийгмийн хөтөлбөрийн агуулга нь их хэлийг харилцаанд чөлөөтэй хэрэглэдэг, монгол соёл, зан заншлаараа бахархдаг болгон төлөвшгөл чиглэгдсэн байна. Дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамирын хөтөлбөрийн агуулга нь суралцагч гоо сайхныг мэдрэх, түүнийгээ бүтээлчээр илэрхийлэх аргад суралцсан байх. Хүүхэд бүртээ ажилтдаг арга зүй, технологи, сургалтын зохион байгуулалтад тулгуурлах, олон нийтийн оролцоог хангасан нээлттэй сургуулийн. Бага боловсролын цөм хөтөлбөрийн онцлог нь бага боловсролд сурагчдын эзэмших ерөнхий ба тусгай чадварт үндэслэн судлагдахуун тус бүрээр эзэмшүүлэхэд чадварыг ялгаж, анги тус бүрт хэрхэн хөгжихийг наривчлан тодорхойлсон. Сургалтын шинэчлсэн хөтөлбөрийн арга зүйн сурагчдад дараах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байхад чиглэсэн. Үүнд хүүхэд өөрөө мэдлэг бүтээх, сурагчдын ялгаатай байдлыг харгалзах, алдаанаас суралцах боломжийг олгох, асуултаар үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжлийг дэмжих, үйл явцад хөгжих, тоглох явцад хөгжих, төлөвшөх. Цөм хөтөлбөрийн зорилго 3-1-1 хүүхэд бүрийг их хэлтэй, үндэсний соёл, ёс уламжлалтаа эрхэмлдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээл сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх, зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшөхөд чиглэсэн сургалт үйл ажиллагааг зохион байгуулна. 3-2 Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах зорилгыг хангана. Үүнд 3-2-1 их хэл, үндэсний соёл, ёс заншил, уламжлалыг мэдэж хүндэтгэх, эх орноороо бахархах, хүрээлэн буй орчноо таних, хайрлах, хамгаалах, хүн төрөлхтний хэл, соёлоос суралцах. 3-2-2 Суралцах үйл ажиллагаагаа зохион байгуулах, мэдээлэлтэй ажиллах, оюуны үйл, үйлдэлийг гүйцэтгэх арга барил эзэмшиж, сурах хүсэл эрмэлзэлтэй болох. 3-2-3 Авьяас сонирхол ур чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх хүсэлтэй болох. Өдөр тутмын ахуй амьдралдаа харилцааны болон ёс зүйн хэм хэмжээг баримтлах. Эрүүл аж төрөх зөв дадал хэвшилд суралцах. 4-1 Цөм хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга зүй. 4-1-1 Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн хэрэгцээ, сонирхол, туршлага, чадварт суурлаж, тэдний бие даан суралцах арга барилыг хөгжүүлэх, хүүхэд бүр ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцох, дүрд тоглох, хамтаар дасгал, бодлого, сорил, даалгавар гүйцэтгэх зэргээр хамтран ажиллах болон оролцооны арга барилд суралцах анхаарна. Ерөнхий чадвар 5-1-1 Цөм хөтөлбөр нь бага боловсролын зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд сурвалжлагчийн танин мэдхүйн хэл нийгмийн амьдрах ухааны чадамжийг хөгжүүлж, тэдгээрт харгалзах ерөнхий чадвар болон сурах арга барил эзэмшихэд хувь нэмэр оруулна. Үүнд танин мэдхүйн чадамж, сэтгэн бодох, асуулт шийдвэрлэх, хэл нийгмийн чадамж, харилцах, хамтран суралцах, амьдрах ухааны чадамж, бие даан суралцах, мэдээлэл технологитой ажиллах, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох, байгаль орчинтой зөв харилцах. Анхаарал хандуулсанд баярлалаа.